Монгол хэл. Монгол хүний магнайдаан дээдлэх эх орон, тагнай даамтлах эхийн сүү, соглох зүрхний эр зэрэг, харах нүдний яруу их шиг сүслэн залбирах бурхан шүтээ минь билээ. Төрлөх хэлээрээ ярьж, дуулж, бас уйлж, цэнгэл жаргал зовлон гүнгээ илэрхийлж байгаагаа гайхамшиг хэмээн биширнэ. Эх хэл минь, эх орон минь. Монголын радио өсгөөс сурсан үндэсний хэл. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн энэ дугаарыг Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж байна. Энэ удаа Монгол үгийн сан цовруулаар Монголын нууц товчооны үг их сурвалж сэдвээр ярилцсан манай нэвтрүүлэгт Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Мөнх сайхан оролцсон. Хөх дурсгал болонд эртний бичгийн мэрэгдийн тухай цувралаар Эрдэмтэн лам сүрэнгийн Хүрлбаатрын судалгаанаас 6 дугаар Далай лам Цаян жамцын Янгийн дуулал хэмээх гүрийн доод хэсэг бүтээл сонсгоно. Мартагдсан монгол үг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гөрөөчингийн гэрэлмээ оролцож ширмэл ширдэг хийхтэй холбогдох үг хэллэгийг тайлбарлана. Орчуулж болох үг болонд ковидтой холбоотой гарч ирсэн сүргийн дархлаа хүн хоорондын зай хэмээх үгийн зөв орчуулгын тухай ярилцсанаа. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн эхний хэсэг сонсогч та бүхэнд хүрч байна. Энэ удаа бид Монголын нууц товчооны үг их гэсэн сэдвээр ярилцсанаа. Манай нэвтрүүлэгт хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Дид профессор Сэржээгийн Мөнх сайхан оролцож байна. Тэгэхээр Монголын нууц товчооны үг их гэхээр анхны их. Тэгэхээр энэ анхны их ямархуу байдлаар одоо бичигдэж байсан үг төгтэй юм бэ? Энэ үг төгөөс нэхлээ ярилцъя. Монголын нууц товчоо гэдэг зохиолыг бол одоо бараг монгол хүн болгон шахуу мэднэ. Гэхдээ энэ зохиол маань бол олон хүмүүс бол манай монголчуудын хэрэгжилж ирсэн уугуржин үсгээр бол байсан гэдэгт бол итгэлтэй байдаг. Гэвч бидэнд уламжилж ирсэн их нь бол манай монголчуудын хэрэгжилж ирсэн аль нэг бичиг үсгээр бол бичигдэж тэмдэглэгдэж ирсэнгүй. Энэ их бол монгол үгийг хятад үсгээр авиачлан галгилсан ийм их л бидэнд уламжилж ирсэн байдаг. Тийм болохоор одоо энэ уг их нь ямар бичгээр байсан, ямар шүү хэлбэртэй байсан гэдэг тухай бол эрдэмтэд бол өдөөгөө хүртэл санал нэгдэхгүй явсараа ирсэн. Эрдэмтэд 3 янзын санал гаргасан байдаг. Монголын нууц товчоог анхан судалж эхэлж байсан Оросын эрдэмтэд тухайлах юм бол Косинг бол Монголын нууц товчоо нь бол анханасаа хятад үсгээр бичигдсэн. Монгол хэлийг бол авиачлан тэмдэглэх нэгэн зүйлийн бичиг үсгийн систем байсан. Өөрөөр хэлэх юм бол угаасаа л хятад үсгээр бичигдсэн ийм зохиол юм а гэж Косинг үзсэн байдгийг. За энэ Косингын энэ саналыг бол өвөр Монголын эрдэмтэн Мансангой бас дэмжсэн байд. Дараагийн хүмүүс нь бол Монголын нууц товчоог бол дөрвөлж үсгээр бицээ. Ягаад гэвэл доторх энэ Монголын нууц товчоог судлаад үзэхээр бол дөрвөлж үсгийн бичигдсэн байх юм олон баримт нотлого байна гэж үздэг. За Монголын нууц товчоог судалсан олон эрдэмтэд бол Монголын нууц товчооны анхны их бол уугурж үсгээр байсан гэж үздэг. За тухайлах юм бол Кафаро, Папе, Японы Мияма Шичиро, манай Монголын Гадамб, Чойма, Шагдар сүрэн түнчлэн бас Монголын нууц товчоог бол нэлээд олон жил тогтолцоотой судалсан Японы алдартай тэмтэн Озоо нар бол Монголын нууц товчооны анхны их нь бол уугурж үсгэр байсан гэж үздэг. Энэ 3 чиглэлээр бол эрдэмтэд өөр өөрсдийнхээ саналыг өөрсдийнхээ судалгаагаар одоо яг ийм байсан байна гэж гаргаж ирсэн байдаг. Тухайлх юм бол одоо манай Монголын нууц товчоог судалсан манай Монгол улсын эрдэмтэн эрдэмтэн Гадамбга Монголын нууц товчоог анх худан монгол бичгээр бичсэн. Тэгсэн хожим нь нангиад галиг үсгийн тогтсон тэмдэгтээр сэрүүлэхдээ уг бичгийг мэддэг хүн бичгээс нь сэрүүлсэнгүй. Харин тэр худан бичгийн ихийг мэддэг
өөр хүн уг эхийг өөрийн үеийн бодвол 14-р зууны үеийн гэж. Монгол хэлний аман аялгауны дуудлагаар дуудан уншиж өгөхөд нөгөө галаглагч нь чихээрээ сонссон бүхнээ галаглан бичсэн гэж байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын нус тавчааны уугарж үсгээр бичсэн эхийг нэг хүн дуудаж өгөөд нөгөө хүн тэрийг нь сонсоод хятад үсгээр галаглсан гэж гадамгаа бол ингэж үтсэн байгаа. Тий. Тэгвэл Монгол Улсын их сургуулийн багш Чоймоо болохоор хятад дүрс үсгээр галаглагч уугаржин монгол бичгээр байсан эхийг 14-р зууны дорнод Монголын аялгуутан хүмбэр дуудлагаараа өөрийн уншилтаараа болгосон. Ер нь бол энэ хоёр хүний санаа бол баг адилхан байгаа л. Энэ бол Монголын нууц завчаа бол амаар хийлж өгсөн гэдгийг энэ хэлээд байгаа байхгүй юу? Бичгээр байсан юмыг амаар дуудаж өгсөн. Тий. Энэ нь бол Монголын нууц тавчаанд бол тавчаа болвол энэ бичгийн дурсгал гэхээсээ илүү амын ярианы тэмдэглэл маягтай ийм зохиол гэдгийг нь бол энэ хоёр хүн цаана тодорхойлоод байгаа. За Монголын нус тавчааны уг эхийг хэрхэн зохиогдсон болох тухайд эрдэмтдийн энэ олон таамаглал, судалгаа, шинжилгээ байдаг. Тэгвэл та бүхэн ямар судалгаа хийсэн бэ? Бид нар бол одоо дээрх эрдэмтдийн саналд тулгуурлаад Монголын нус тавчаан тэмдэглэгдсэн Монгол үгийн байдлыг судалж үзээд Монголын нус тавчаан маань бол анх амаар зохиогдсон байж болох юм гэсэн санаа дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монголын нус тавчаан Монголын ард түмний олон зуун жилийн турш бүтээсэн аман зохиолын баялаг хөрсөнд боожиж хожим нь бичиг тэмдэглэгдсэн. Ийм таамаг дэвшүүлж байгаа. За энэ санааг бол бид нар бас анх удаа хийсэн хүмүүс бол бас биш ээ. Үүний өмнө бол Монголын нус тавчааг судалсан зөвлөлтийн эрдэмтэн Козин бас өөрийнхөө судалгаандаа тулгуурлаад Монголын нус тавчаа бол нэгэн тогтсон аман утга зохиолын хэлийг бичигт болгосон хэрэг гэж дүгнсэн байна. Мөн бас манай хүрээлэнгийн эрдэмтэн бэлгүүдээ Монголын нус тавчааны аман уламжлалыг судлаад Монголын нус тавчааны анхны эхний ерөнхийдөө аман уламжлал суйрлагдсан бүтээгдсэн байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр бид нар бол одоо эдгээр эрдэмтдийн санааг улам баттахын зэрэгцээ Монголын нус тавчаа бол анх амаар зохиогдоод хожим бичигт тэмдэглэгдсэн зохиол юм байна гэсэн ийм дүгнэлтэд хүрч байгаа. Ингээд энэ дүгнэлтэд болоод бид нар дараах хитэн зүйлээр одоо тайлбарлаж одоо үргэе гэж бодож байна. За нэгдүгээрт бол Монголын нус тавчааг судалсан олон эрдэмтэд Монголын нус тавчаа бол нэлээд боловсронгуй утга зохиолын хэлээр найруулгаар бичигдсэн 13 дугаар зууны үеийн томоохон бичгийн дурсгал хэмээн үздэг. Гэвч энэхүү утга зохиолын хэлний их үүсвэр нь чухам юу вэ гэдэг дээр бол эрдэмтэд янз янзын санал гаргасан байдаг. Тухайлх юм бол Козин монголчууд бичиг үсгтэй болохын өмнө аман зохиолын хэлтэй байсан гэж үзсэн байна. За тэгвэл Владимир Цов Монгол бичиг утга зохиолын хэл нь 8-наас сурвалжтай гаралтай, өөрөөр хэлэх юм бол 8-наас ихтэй гэсэн гэж дүгнсэн байна. За тэгвэл Персийн түүхч Рашид ад-Дин монголчууд ам утга зохиолын хэлтэй байсан бөгөөд энэ нь бичиг үсээгүй эртний үед ч бас хамаарна. Энэхүү ам утга зохиолын хэл нь урьдч байсан, одоо ч утга зохиолын хэлтэй зэрэгцэн оршиж байна гэж үзсэн байдгийг. Эдгээр эрдэмтдийн энэхүү санааг бол нэгтгэн дүгнээд Эренчингой бол ингэж дүгнсэн байна. Ил аман зохиолын зүйл Нүүдэл аймгийн байдалд төгөн дэлгэрэх нөхцөл бүрэн төгс учир олон аялгуунаа нэвтрэлцэн дамжсаар Монгол аялгуусын хооронд нийт дундын шин чанартай аман утга зохиолын хэл болж ирээд Хэрээд аймаг ууграас бичиг үсгийг уламжлан авах үед тийхүү аман утга зохиолын хэлийг бичгийн хэл болгох нөхцөл бүрдсэн байжээ хэмээн үзүүл зохино гэж дүгнсэн байна. Тийм өөрөөр хэлэх юм бол манай монголчуудын эртнээс нааш хэрэгжилж иржсэн тэр аман утга зохиолын хэл нь монголчууд ууграас бичиг үсэг авах үед аман утга зохиолын хэл нь бичгийн утга зохиолын хэл болж хуурсан гэсэн ийм санааг бол Эренчингой хэлсэн байгаа. Монголын нууц тавчаа бол харьцангуй том зохиол. Түүнээс гадна бол маш уран тансаг хэл найруулгатай ийм зохиол байдгийн. Гэхдээ Монголын нууц тавчин хэдийгээр бичгээр ирсэн боловч түүн дотор бол ярианы хэл бол онцгой нөлөөтэй байсныг бол бид нар мэдэж болдог. Тэгэхээр Монголын нууц тавчин тэр хятад үсгээр уламжлагдаж ирсэн тэр ихийг судлаад үзэхлээр монгол хэлний ярианы хэлэнд гардаг авианы олон үзэгдлүүд яг тийм дотор тэмдэглээд үлдсэн байдаг. За үүнээс бол улбаалын эрдэмтэд Монголын нууц тавчааг гой тансаг хэл найруулгатай болгосон тэрхүү онцгой хэлийг бол аман утга зохиолын хэл гэж тодорхойлоод байгаа. За энэ аман утга зохиолын хэлний төвөл юу юм бэ гэхээр энэ бол Монголын ард түмний олон зууны турш бүтээсэн ариун баялаг аман зохиолын уламжлал гэдгийг бол хинч маргахгүй хөрвөлийн зөвшөөрдөг. За ийхүү Монголын нууц тавчааг маш боловсронгуй харьцангуй өндөр түвшинд хүрсэн аман утга зохиолын хэлд тулгуурлан зохиосон учраас үүнийг бол анханасаа бичгийн зохиол байсан гэж хүмүүс андуурахад хүргэсэн байна гэж бид нар үгнээд байгаа.
Та бүхэн өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийг Монголын нууц товчооны уг их сурвалж сэдвээр хүлээн аван сонсож байна. Манай нэвтрүүлэгт хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний халгаажилтан Сэржигийн мөнгө сайхан оролцож байна. Монголын нууц товчог амар зохиосон байж болохыг дараагийн нэг баримтыг нь бид та бүхэнд одоо бас тайлбарлаж ярьж өгье. Монголын нууц товчог бид нэр одоо ингээд аман зохиолын өв юм аа. Энэ бол аман зохиолоор амар зохиогдсон зохиол юм аа гэдгийг баталдаг нэг зүйл бол Монголын нууц товчог баатарлаг туйл гэж үздэг. Одоо Монголын нууц товчог тусгаалan судалсан Оросын эрдэмтэн Козин ялангуяа энэ санааг анх удаа гаргаж ирж хэлсэн байдаг. За яагаад ингэж үзэхэд хүргэсэн бэ гэхлээр зохиолын үндсэн хэсэг нь бол Чингис хааны төрснөөс эхлээд насан хутаг болтлох нэгэн насны амьдралыг өгүүлдэг бөгөөд энэхүү өгүүлэмж нь Монгол ардын баатарлаг туйлыг санагдуулт. Тухайлах юм бол баатарлаг туйлд юр бусын төрөлд баатарлаг багнаас анхны баатарлаг явдлаар заяаны хайнаа олох, авсан их нэрээ алдах, эргүүлэн олж авчрах, бусад овг аймагтай байлдах зэрэг үйл явдал бол түгээмэл гардаг Монгол ардын баатарлаг туйл дотор. За яг үүнтэй адил зүйлийг бол бид Монголын нууц товчоноос харж байна. Монголын нууц товчог амар зохиогдсон байж болох дараагийн нэг шалтгаан нь юу вэ гэхлээр Монголын нууц товчон инхүү одоо тал нутгийн ард түмний зохиосон баатарлаг туйсын шинждэг олон эрдэмтэд нэгэн дугаар зөвшөөрхийн зэрэгцээ түнд бол аман зохиолоо олон төрөл зүйл байгааг бас судлан гаргасан байдаг. Тухайлах юм бол энэ дотор домог байна, домог үлгэр байна, зүүр цэцүүг байна, сүлд дуул байна, дуу бариулах аман захаа байна, өчил үг байна, гимшил үг байна, андгаа үг байна, зүгнэл үг байна, баатруудын магтаал хүртэл байна энэ дотор. Тэгэхээр энэ бараг л аман зохиолын бүх төрөл зүйл энэ Монголын нууц товчон дотор байна. За ингэж аман уламжлалын төрөл зүйлийг өргөн ашигласнаар бол өнгөн талдаа зохиолын хэл найруулгыг баяжуулж буй мэт боловч цаад зорилго нь бол зохиолын үзэл санааг зөвтгөн баттгах. Ингэснээр аман утга зохиолын уламжлалыг утга зохиолын хэлний хүрсэнд шингэх. Одоо нөгөө аман утга зохиолын хэлнээсээ утга зохиолын хэл рүү ингэж шилжиж орох. Одоо энэ нөхцөлийг бол одоо Монголын нууц товчоо маань бол бүрдүүлж өгсөн байна гэж үздэг байна. Доктор мөнгө сайхан Монголын нууц товчоог амар зохиогдсон болгон цэцлийг 11 одоо зүйлд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгааны үргэлжлэлийг дараагийн нэвтрүүлгээс хүлээн авсан сараа өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлэг үргэлжилж байна. Хөхөд урсгал. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлэг хөх дурсгал булангаар үргэлжилж байна. Энэ удаа эртний бичгийн мэрэгдийн тухай цувралаар Эрдэмтэн Ламсрынгийн Хөрөлбаатрын судалгаанаас 6 дугаар Далайлам Заян Жамцын Янгийн дуулал хэмээх гүрийн доод хэсэг бүтээлийг хүлээн сонсноо. Зураг дугаар Далайлам Заян Жамцын Янгийн дуулал хэмээх гүрийн доод хэсэг. Анхан чамайг үзээгүй болж гэм алмай сэтгэлд ургах нь үгүй. Амарглаж чамтай ханилаагүй болж гэм алстан энлэж суух нь үгүй. Зүлгийн ногоон бургасан шугуйд зүрхний хэдэн үгэн хэлэлцсэн зүстэй олноос нуусан үгийн минь зүггүй чагчгал ганцаар сонс. Сайхан цэцгийг гандаад хатхад санааны амаргийг өтлөөд ирэхэд саатаж суусан зүгийг бид хоёр санаж гансраад юугаан хийхв. Цэцгийн дэлбийг зулгараад унахад цэвэрхэн царайгийн шимгрээд ирэхэд инээх царай цагаан шүд байвч элэг зүрхийг баясгаж чадахгүй. Амраг сэтгэл хэтэрхийн цагт альнаан хайрлаж энэлхийн үед аглаг уулын дотор тэнүүчлэх алгасрал саатлан айлтхан үчи. Амаа булаах агсам хөлгийн амгайг татавч хожимдсон хэрэг. Ашиг нь мэдэхгүй янаг хүүхэнд альвааг нуугаагүй нь түргдсэн хэрэг. Өндөр уулын цаст ориглыг өгсөж матсаар хүрээд очлоо. Өнгөт цасан дороосон шимэгдэж өлмий бэлрүүгэн урссан байлаа. Үсгэлэнд тоглын модон дотор өндөр улаас ганхаж байлаа. Үндэс голн дотроо сон идэгдэж өмхөрч унахад хүрсэн байлаа.
Мөрний усан дөлгөөн бол монголог загсан тайван байна. Монголог загсан тайван бол монхүү сэтгэл нь амгалан байна. Бургасан шугын чагчаг шувууг бузгай жаргал тайжир гэж байхад хардах сэтгэл өөртөө хэтрээд хамгаас зовлонтой шаналж байна. Тэртээ голын зүлгийг шарлахад энтэй уулын модыг гунтахад монгийн хөхөө уйдаад буцлаа морин хараацай баясаад үлдлээ. Монгийн газраас ирэх хөхөөг модон цэцэглээд хүлээж байсан. Модны цэцгийг гандаад ирэхээр монгийн хөхөө хаяад буцсан. Алаг жаахан нүдний доороос ариун хурын шүүдэр унгаж аштын журамд чиний ичин гүйрэл алмай намайг болгоож авсан. Алсад намайг мордохын цагт алаг нүдэрэн үдээд хоцорсон. Мишээх царай цагаан шүдэн миний сэтгэлд санагдаад байсан. Хөхөө шуумн энэл газраас хөдөө мондон хизээ буцхав. Хөөрхий зүүдний янаг хүүдэн хөргөх хэдэн үг байна. Оюун ногоон бургасан шугын онцгой жаргалтай чагчаг шуумн омтгой тоттой ханилж угаад орхиод гонлууга нисэх нь юу вэ? Зүүн гонгийн нутгийг хүрэхэд уулын өндөр хамаа юм. Зүрхний янгийг сэтгэлд байхад унсан хөлгийн хурдан юм. Уд бургасан чонжин шугын учралт янаг содон балзам. Удах холд орхиод явсангүй учрахын үйлээр эргээд ирэв. Энэ жилийн авсан үрийг эрэгчл лавтай урахыг Тэнгэрийн хурнаас найдажгүй тэтгэмж асарлыг итгэжгүйя. Хайрлах хардахын сэтгэлээр мансан харам хүслийн илбийн эд халуун янаган алдахын цагт харамын зангила алдуурч унлаа. Цээлийн гүндэх загсыг сэрэ гохоор авдаг юм. Цээжний гүндэх гунгийг одоо юугаар авах вэ? Үтсгэлэнт сайхан дагбуу нутгийн өнг зүс сайтай бүсгүй чамтай. Үхлийн хорвоо үгүйсэн бол үргэлж хамтаар суусан ч яах вэ? Өртөөлөөд ирдэг хонгор салхин өмнөд монгийн нутгаас ирвэл өчөөхөн янаг хүүгийн минь үнэрийг үнэхээр надад хүргээд ирнэ. Ахархан насны энэл үйлэнд амаргийн жаргалыг зовлонтой нэдэлжээ. Алс зүүн уулын хажуугаас анхлам арцыг өргөстэй зулгаажээ. Харган бургасын хугалахгүй очивол харуул авгайгийн цочоохгүй хөрвөл хатан хоргийн ардах лусын жаахан байшинд хамтал согтох амтад сайхан дарс бий. Модон онгоцны морин толгой шавс. Морин толгойн жаахан дарцаг дэрвэс. Янаг сэтгэл уйдан уйдахын хэрэггүй. Явсан хүмүүн үйлийн ирэхээр хүрээд ирнэ. Зүүн уулын сугнаас ирэхэд чинь зүстэй сайхан бууга гэж саналаа. Баруун уулын сугнаас ирэхэд чинь баруу доглон зээр гэж харлаа. Окторгуйн төмөн шөхөрт наран орчлонгийн дөрвөн твийг тойроод байхад ойрхон байгаа миний янаг уулаа тойроод ирэхгүй байна. Цаад уулын тэнгэрийн хөх ногт руу наад уулын газрын бор богшрог насви барагдаад ирэхэд наантай цаантай нэгэн хоёрыг үйлдэн. Ам догын хурдан ажнай мэт алтан жолооноос соллох хэрэггүй. Хишгийн цагаан хонь мэт хэр хөдөөд дураар минь орх. Амт сайтай нанхаад цай алив хоолноос илүү шимтэй. Алмайрч ширтэх миний янаг аашлах эрхлэх нь бүхнээс үдсгэлэнтэй. Өдрийн тунгалагт өнгөн үдсгэлэнтэй. Үдшийн шөнөд үнэр нь гайхамшигтай. Ариун лусын сарвчны цэцэг аштын нөхөр түүнээс баясгалантай. Мөрний усан хямруулж хямраг. Монгон загсыг шидэл бэлчиг шидлэг. Хөх нуурын адач хатны голын усч хүсэх хань туслах садан минь болно. Хушгины сайныг хагалж мэдмүе, гүйлсний сайхныг мэрж мэдмүе. Өнөө жилийн нялх алимны үнэн гашууныг амсаж мэдмүе. Та бүхэн Хөх дурсгал булангаас
Эртний бичгийн мэрэгдийн тухай цувралаар Эрдэмтэн Ламс Рүнгийн Хүрэл Баатарын судалгаанаас 6 дугаар Далай ламд Саян Жамцын Янгийн дуулал хэмээх гүрийн доод хэсэг бүтээлийг соёлын гавьяа сэтгэлтэн нэвтрүүлэгч Доржийн бэлгээгийн унснаар сонслоо. Миний, таны, бид бүгдийн нүдэнд харагдаж байгаа хөх тэнгэр, өний артх уулас, мэлтэлцэн мяралзах ус, гарт минь баригдах хаврын яргуй, намрын навчис, анхны цас бороо, чихэнд нэг шиглэх зэгсэн шагшуур, азарган салхит, аадрын дусал, амьсгалж байгаа тунгалгаагаар энэ бүхэнд их Монгол хэл минь оршиж байдаг. Өсөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлэг. Монголын радио. Их хэл соёлон дээдлий. Мартагдсан монгол үг. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлэг мартагдсан монгол үг булангаар үргэлжлэн сонсогч та бүхэнд хүрч байна. Энэ удаа манай нэвтрүүлэгт Шинэ Тухааны Академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гөрөөчингийн гэрэлмээ оролцож байна. Өнөөдөр бид ширмэл ширдэг хийхтэй холбоотой үг хэллэг гэсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцсанаа. Монголчуудын уламжлалт ширмэл ширдэг хийхтэй холбогдсон үг хэллэг маш их дэлгэрсэн байдаг. Гэхдээ орчин цагт бас их ховор хэлэгдэх болжээ. Тэгэхээр эдгээр үгийн утгыг тайлбарлана. За манай нүүдэлчин ахуйтай монголчуудын хувьд бол ширмэл ширдгийг манай эртний өмнөх бүр 3-аас 1-р зууны үед хийж байсан баримт нь бол хүн үгийн бушнаас олдсон, ноён уулын бушнаас олдсныг сонсогчид мэдж байгаа хаа. Тэгэхээр монголчууд бол эсхий ширдгийг ширж хэрэглэх арга технологи бол дээр үеэс нүүдэлж тогтсон байжээ. Нүүдэлчдэд яагаад ингэж ширэх хэрэгцээ бий болсон бэ гэж бодохоор бол тэр эсгийгээ бүх бат болгох, нөгөө талаар бүр гой ганган болгох гээд олон талын ач холбогдолтой юм байна. Тэгээд ширмэл ширдгийг ширэхэд бол эскинээс гадна ээрсэн утас хэрэгтэй болдог. Утсыг ээрэхийн тулд бол ээрүүлэр тэмээний утсыг бол жигд цуваад эрчилж тэмээний утсаа бэлдэнэ. Тэмээний утсаа бэлдсэний дараа эсгийн тодорхой тохомны эсгийн юм уу, гудсны эсгийн юм уу, дэвсгэр олбог, гудас, одоо гэрийн том дэвсгэр зэргийг бол маш нарийнаар ширж уралдаг байгаа юм. За ширнэ гэдэг маань юу вэ гэхээр тэвэн буюу тийм том зүгээр тэмээний утсаа сүвлээд хоёр талд нь нефт гаргаж хээ тавих. Энэнд ямар хээ гаргаж ширдэг вэ гэхээр зоосон хээ, түмэн наст хээ, үлзийхээ, зарим талд нь бол олбогны дөрвөн өнцөгт нь хээлж болдог. Зарим нь бол бүр битүү хээтэй. Гэх мэтэр уулан хээ, үүлэн хээ гэх мэт янз янзын тийм хээг бол нефт ширж ингэж хийдэг. Ингэсэн учраас ширмэл ширдэг гэж нэрлэж байгаа. За тэгээд ширмэл ширдэг яадаг вэ гэхээр дээхэн үедээ болохоор зээг тавьдаг, эсвэл эмждэг. Ийм хоёр янз байгаа. Гол төлөв томоохон хэмжээтэй дээвэр тургыг бол нарийн дээс томоод тэрүүгээр эмжихийг бол зээглэх гэж хэлээд байгаа. Харин нэлээд зузаан материал болоход цембэн тэрээр бол гудас болон олбгийг хүрүү улаан цэмбэр эднэр бол эмждэг. Эмжиж ийм гой ганган болгож бас нөгөө талаар бол эсгийг сэмрэхгүй болгож эдлэгээ удаантай болгож өгч байгаа. Энэ бол уламжлалт эсгийг хэрэгэлдэг, эсгийг турахтан ард түмний бол үндсэн гар урлалын нэг арга юм аа. Ширмэл ширдгийг ингэж хийж урлагтай холбогдсон үг хэллэг гэдэг бол бас нарийн тэгээд өөрийн үүрэгт зорилгыг илэрхийлсэн ийм үг хэллэг байсан. Тэгэхээр энд одоо орчин цагт бас мартагдах төгсөн тийм ямар үг хэллэг байсан байна вэ? Одоо жишээлх юм бол зээг гэдэг үг байна. Ширэх, утас ээрэх, ээрмэл утас, тэмээний утас гэдэг ч юм уу тийм. Тэрэнд хэрэглэгдэж байгаа тэвэн гэл ер нь бол тиймэрхүү үг хэллэгүүд хот орны бид нар бол төдийлөн хэрэглээд бидний амьдрал ахуйд нэг их хэрэглэгддэг болохоор бас мартагдах шинжтэй байгаа л да. Тэгээ түүнээс бол хөдөөний зарим хүмүүс бол хийж л байна одоо ямар нэгэн байдлаар. Түүнээс гадна бас одоо тийм уламжлалт урчууд бас бий болжээ. Тэгээд одоо орчин үеийн буудан зориулсан тийм ширмэл ширдгүүдийг бас хийж байгаа нь харагдчихсэн. Их хэл соёлон дээдлий. Орчуулж болох монгол үг.
сурсан үндэсний хэл нэвтрүүлэг орчуулж болох үг болонгаар үргэлжилж байна. Энэ удаа Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гөрөөчингийн гэрэлмаа сүргийн дархлаа, хүн хоорондын зай гэх мэт ковидтой холбоотой дэлгэрсэн үг хэллэгийн зөв орчуулгын тухай та бүхэндээ тайлбарлана. За энэ дэлхийн нийтэд хамарсан цар тахлын хүрээнд бол монгол хэлэнд янз бүрийн гадаад үг хэллэг орж ирж байна. Тэдгэрийг бол зарим нь зөв орчуулаад зарим нь буруу оноож орчуулж байгаа тохиолдол байна. Юун түрүүнд тэгэхээр COVID-19 гэдэг маань юу вэ? Ямар учраас ийм үг бий болчихвоо гэхээр коронавирус 2019 гэдгийг хураангуулад үеэр товчлоод COVID-19 гэдэг тийм нэрлэлт үүсчихсэн байгаа юм аа. За үүнтэй холбогдуулаад бид нар COVID-19-ос яаж хамгаалах вэ гэдэгтэй холбогдуулаад нэг сүргийн дархлаа гэдэг үг хэллэг монгол хэлэнд орж ирчээд байгаа юм. Тэгээ энэ нь болохоор англи хэлний herd immunity буюу сүргийн дархлаа гэдэг үгийн шууд махчилсан орчуулга гэж ярьдаг да. Ярианы хэлээр бол. Тэгээ энэ сүргийн дархлаа гэдэг маань яг хүн дээр бол тохиромжгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр сүргийн дархлаа гэхээр мал туурайтан амтан олноороо сүргэлж бичдэг амьтдыг бол сүрэг гэж үзээд тэдгээрийн дархлаа гэдэг үгийг хэрэгэлдэг. Нөгөө талаар малчин монголчуудын хувьд бол сүргийн дархлаа гэхээр ерөөсө хүнд дархлаа үүсэх тухай бол бодохгүй. Өөртөө зээрийн сүрэг, хонин сүрэг гэж ярьдаг учраас дандаа мал амьтан руу буулгаж бодноо. Тэгэхээр энэ herd immunity гэдэг англи хэлний үгийг бид нар хүн дээр юу гэж орчуулах вэ гэхээр хүн амын дархлаа, нийтийн дархлаа гэж оноох нь бол монгол сэтгэхгүй болоод уламжилт бол тохирох юм аа. Тийм учраас хүн амын дархлаа эсвэл нийтийн дархлаа гэдээ явхад бол олон хүний дархлааны асуудал ярьж байна гэж ойлгох юм аа. Сүргийн дархлаа гэдэг бол монголчуудын хувьд мал амьтантай холбогдно, олноор сүргэлдэг. Хүн хоорондын зай гэж бас нэг юм үг байгаа. Энэ үгийн зөв орчуулгыг тайлбарлана. За хүн хоорондын зай гэдэг нь бас л нөгөө амсламаагаа ярьж ирснээс хойшхоод өдөр болгон бидний дэглэм ковидтай холбогдлолтой дэглэмийн үеэр дандаа хүн хоорондын зай барьж авнуул гэдэг тийм ээ. Тэгээ хүн хоорондын зай гэдэг маань мэдээж учир зүйн хувьд болон хил зүйн хувьд бол төдийлөн тохиромжгүй байгаа. Яагаад гэхээр мэдээж хүн хүнээс халдварлах учраас бид нар машин хоорондын зай, машин хүн хоёрын хоорондын зайны тухай яриаггүй шүү дээ, ойлгомжтой тийм ээ. Тийм учраас одоо хүмүүс 4 метрийн зайтай яв. Эсвэл өөр хоорондоо те метр 1.5-аас 2 метрийн зайтай ч гэдэг юм уу. Тэгэхгүй болохоор хүн хоорондын зай гэхээр чинь хүн хооронд хэдэн ч метрийн зай байж болно шүү дээ. Нэг алхмын зай ч байж болно. Нэг санжийн зай ч байж болно тийм ээ. Тэгэхээр хүн хоорондын зай гэдэг бол нэг тийм тодорхой бус оновчтой биш гэж хэлэх гээд байгаа. Яагаад вэ гэхээр яг нөгөө тогтсон дэглэмд бол тодорхой хэмжээ дамжааг зааж өгдөг шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ бол тийм оновчтой биш. Гэхдээ энэ ковидтай холбогдлолтой нэр томьёон дотор бол бас онцлог нэр томьёо байна гэж үзэж байна. Тухайлх юм бол одоо цар тахал гэдэг үг байна. Тахал гэдэг юм бол тодорхой орон нутагт тархсан халдвар төвчнийг хэлээд байгаа. Энэ нь болохоор эндемик гэдэг ангаахын хэллэг байна л да, олон улсын хэллэг байна. Пандемик тэгэнгүүт чинь одоо энэ коронавирус чинь пандемик гэж хэлж байгаа шүү дээ олон улсын түвшинд. Пандемик гэдэг маань бүр тухайн орны хүрээнээс гараад олон улсын хүрээнд тархсан тийм халдвар төвчнийг бол пандемик гэж нэрлэж байгаа. Энийг харин сайхан монголоор оноогод цар тахал гэж хэрэгэлсэн нь бол бас оновчтой тохироод байна. Сонсогч та бүхэндээ өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол үгийн санд цувралаар Монголын нууц товчооны үг их сурвалж сэдвээр ярилцсан ярилцлага сонсголоо. Манай нэвтрүүлэгт Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Мөнх сайхан оролцлоо. Хөх дурсгал болонд эртний бичгийн мэрэгдийн тухай цувралаар Эрдэмтэн Лам Сүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 6 дугаар Далайлам Цаян Жамцын Янгийн дуулал хэмээх гүрийн доод хэсэг бүтээл сонсголоо. Мартагдсан монгол үг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан гэрэлмээ оролцож ширмэл ширдэг хийхтэй холбогдох үг хэллэгийг тайлбарлалаа. Мөн орчуулж болох үг болонд ковидтай холбоотой гарч ирсэн сүргийн дархлаа, хүн хоорондын зай хэмээх үгийн зөв орчуулгын тухай ярилцлаа. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Галсангийн Болормоо, найруулагч Ганбаатарын Болор.